Та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Өнөөдөр ингээд эрүүл мэндийн яамны одоо 5 өдөр болгон одоо явуулж байгаа эрдэмтдийн цагаараа бид нар эрүүл мэндийн яамны анагаах ухааны ёс зүйн хяналтын орооны гишүүн биологийн шинжилгээ ухааны доктор профессор Оюнбэлэг докторыг одоо урьсан байгаа. За сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээ өнөөдөр хоёулаа цар тахлын эсрэг өвөрмөц бэлтгэмлийн талаар ер нь бас жоохон ойлголт өгье гэсэн ийм одоо зорилгын хүрээнд ярьж байна. Тэгэхээр зэрэг та ер нь цар тахлын эсрэг тэмцэх энэ идэвхтэй идэвхгүй тий одоо өвөрмөц бэлтгэлүүдийн талаар ерөнхийн нэг тийм ойлголт бас бидэнд өгөөч. За цар тахлын эсрэг өвөрмөц идэвхтэй бэлтгэл гэдэг бол вакцин. За энэ хүснэгтэн дээр бол вакцины хэлбэрүүдийг харуулсан байгаа. За бас нэг өвөрмөц одоо бэлтгэл бол идэвхгүй өвөрмөц бэлтгэл нь бол одоо дархлаа үүсгдэг эсрэг бий. За бид бол иммун глобулин гэж ярьдаг. За ийм хоёр бэлтгэл бол энэ цар тахлын үед онцгой чухал ач холбогдолтой байдаг. За ингээд энэ дээр одоо явагдаж байгаа судалгаа энэ вакцины хэлбэрүүдийг харуулсан байна. За эндээс ингээ харахад бол эхний энэ 3 вакцин бол вирусын, векторын вакцин, ДНХ вакцин, РНХ вакцин. Энэ бол одоо цэвэр биотехнологийн судалгааны ийм одоо вакцинууд харагдаж байгаа. За энэ судалгааг өргөн хүрээтэй хийж байна. Гэхдээ нэг талаас бол анхааруулхад яг энэ аргаар гарсан одоо хэрэгжилж байгаа вакцин бол нэгж байхгүй. За сүүлийн 3 дээр бол амьд сулруулсан вакцин. За өвхүүлсэн, идэвхгүйжүүлсэн одоо бүтэн вирусын вакцин. За энэ бол уургийн вакцин гэсэн ийм 3 хэлбэрийг харуулж байна. За ингээд бидний үзэж байгаагаар бол харин энэ төрлийн вакцинууд бол нэлээд өргөн хүрээтэй одоо ч ашиглагдаж байгаа. За жишээлх юм бол энэ амьд сулруулсан вакцин бол бидний одоо мэддэг БЦЖ вакцин байна, улаан бурхны вакцин байна, гепатит А-гийн вакцин байна. За энэ өвхүүлсэн вакцины хувьд манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн биотехнологийн үйлдвэрт хийж байсан галзуугаас эмчлэх сэргийлэх вакцин байна. Энэ бол фенол гэдэг химийн бодисоор идэвхгүйжүүлээд хэрэгжилж байсан ийм вакцины жишээ байна. За хамгийн сүүлд нь энэ уургийн вакцин гэдэг бол генетикийн аргаар генийг ялгаад хямд хялбар үрждэг одоо хөрөнгөний омогт хийдсэн гепатитын Б вирусын вакцин. Манайд маш үр дүнтэй одоо 91 оны хойш бүх шинээр төрсэн хүүхдүүдэд дархлаажуулж байгаа. За тэр вакцинтай адилхан уургийн вакцин. За ингээд энэ одоо хэлбэрийн вакцинуудын ололттой давуу талууд за зарим талаар дутагдaltaй талуудыг дурдсан байгаа. За ингээд энэ хүснэгтээс харахад за ер нь бидний үзэж байгаагаар шинэ үеийн вакцинууд бол одоогор байхгүй учраас судалгаа бол нэлээд явна, алс ирээдүйдээ гарах бах. За сүүлийн энэ 3 төрлийн вакцинаас бол жилийн дотор за дор хаяж оны эцэс гэхэд бол одоо өрмөц идэвхтэй урьдчилан сэргийлэх бэлтгэл буюу вакцин гарах одоо магадлал өндөр байгаа. За тэгвэл ер нь бол одоо энэ олон улсын нэг одоо 70 гаруй гээл одоо ер нь тоо нэмэгдээлээ тий эрдэм шинжилгээний байгууллагууд вакцин одоо имийг гаргаж авахгүй бол одоо маш их судалж байна. Тэгэхээр тэр судалгаа хийж байгаа одоо багуудын хамгийн их одоо хурдан одоо судалгааны явагдаж байгаа хамгийн өндөр одоо технологид одоо судалгааны явагдаж байгаа ямар одоо судалгааны багууд байгаа бол та тэр талаар бас дурдах боломж байна уу? За энэ их сайхан асуулт байна. За энэ дээр дараагийн одоо энэ зургийг харуулъя. За тэгэхээр энэ саяын дурдсан вакцинуудаар одоо хичнээн тооны вакцины судалгаа явж байгааг энэ доод талд нь харуулсан байна тийм. Тэгэхээр одоо 30-аас дээшээ 35 34-5 ийм вакцины хэлбэрийн судалгаа явж байна. Тэгээд дотор нь бол саяын одоо дурдсанаар уургийг суурилсан буюу бидний хамгийн сүүлд Б гепатитын вакцинтай адил гэдэг судалгаа маш өргөн 27-8 ийм вакцины одоо хувилбар боловсруулалтанд явж байна, гаргаж авахар. За нуклеин хүчил гэдэг нь энэ байна. Бас нэг 20-од вакцины судалгаа явж байна. За вирусын вектор гэдэг бол энэ дээр бас байж байна, 10 гаруй. За одоо бүтэн вирус ашигласан идэвхгүйжүүлсэн вакцин гэхэд бас 5. За ингээд таны асууснаар бол ерөнхийдөө хаана одоо ямар судалгаа хийгдэж байна гэхээр зэрэг Хойд Америк за их олон тооны судалгаа хийгдэж байна. За хятад улс бас нэлээд энэ Европтой адилхан тоогоор судалгаа явж байна. Австрал болон бусад Азийн орнууд. Энэ дээр бол шинжлэх ухааны технологийн хүчрэх гүрэн болж байгаа Оросын холбооны улсын тоо баримт талах. За Оросын холбооны улсад бидний мэдж байгаагаар бол
Москвагийн их сургууль, за Оросын шинжилгээ ухааны академийн генийн биологийн хүрээлэн, за Новосибирскийн одоо вектор төв олон одоо судалгааны байгууллагууд вакцин гаргаж байгаа. За эндээс харахад 7 чиглэлээр 13 хувилбарын, өөрөөр хэлбэл бидний түрүүний ярьсан бүх хувилбараас 13 нь хийгдэж явж байгаа. За хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол вектор төвийнхэн эмнэлэг зүйн туршилтанд орох хүмүүсээ сонгоод авсан байна лээ. За хятад улсад бол амьд сулруулсан вакцин, өхүүлсэн вакцин хоёр мөн клиникийн туршилтанд орсон явж байгаа. За энэ Хойд Америк, Европын холбоо, ялангуяа Европын тэргүүлэх улс Герман улсад бол бас эмнэлэг зүйн туршилт эхэлсэн. Английн Оксфортын вакцин бас эмнэлэг зүйн туршилтанд орсон. За Америкт бол бас эмнэлэг зүйн туршилт эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ одоо түрүүний олон хэлбэрийн вакцинуудын аль нь үр дүнтэй байгаад аль нь одоо аюулгүй хүнд хэрэглэхэд үр дүнтэй байх вэ гэдэг бол энэ эмнэлэг зүйн өмнөх болоод эмнэлэг зүйн туршилтын хүрээнд бол шийдэгдэнэ. Тэгээд эдгээр одоо төвд бол мэдээч хэрэг хэнийх нь вакцин эхэлж гарч ямар үр дүнтэй байх нь гэдэг нь бол нэг жилийн дотор тодорхой болох хаа л гэсэн зүйл юм. За энэ дээр болохоор энэ эрдэм шинжилгээний байгууллага бас бусад бол бас байгууллагууд хамтарсан байгаа юм байна тий. Дандаа хамтарсан судалгаануудыг өгдөж байгаа юм байна. Ингэж харж болох уу? Болно. За энэ зургаас харахаар зэрэг ер нь одоо энэ шинжилгээ ухааны байгууллагуудын бүх хэлбэрийг харуулсан байна. За эндээс бол юу харагдаж байна гэхээр зэрэг энэ шараар харуулсан энэ хувийн болон энэ үйлдвэрийн компаниуд ихэнх нь. За энэ бол яг өнөөгийн нийгмийнхаа ус зүйтэй холбоотой. За энэ улбар энэ ягаан бол энэ судалгааны байгууллагууд, тийм их сургууль, сургууль, шинжилгээ ухааны академи, эрдэмчлэгээний байгууллагууд. За энэ арай цөвтөр тоотой энэ жоохон хөрөндөө өнгөтэй, гүндөө өнгөтэй бол олон нийтийн ба энэ ашигын бус байгууллагууд. Өөрөөр хэлбэл манайд бол олон төрлийн бус байгууллагууд байдаг. Тэгэхээр төрлийн бус байгууллагууд бас ингэж ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр энэ гурван хэлбэрийн байгууллагууд бүгд хамтарч бас үр дүнтэй ажиллаж байна л гэдэг нь харагдаж байна. Их өргөөрөөтэй явж байна тий. За тэгээ Монгол улс бол ерөөсөө ухтаж авах арга хэмжээ авлаа шүү дээ сая тий. Тэгэхээр зэрэг одоо бидэнд юу н өөрсдөө үйлдвэрлэх та түрүү хэллээ өвөрмөц бус гэдэг иммуник олборлыг бас дурдлаа. Тэгэхээр зэрэг манад одоо ямар үйлдвэрлэх нөөц байгаа вэ? Бид нар чи ямар туршлага байгаа вэ? Тэр талаасаа бас та нэг дурдаач. За энэ дээрээс бол харахад ер нь өвөрмөц одоо идэвхтэй бэлтгэл гэдэг нь вакцин. За Монгол улс бол нэг 2-3 төрлийн вакциныг бас хийжсэн халдвар төвшний тий. За хамгийн гол Монгол улсын онцлог бол 1933 оноос тухайн үеийн зөвлөлт улсын эрдэмтэн мэрэгчлэнүүдтэй хамтраад цагаан цэцгийн вакциныг үйлдвэрлэсэн. За тэр арга нь бол тугалын арьсанд вирусаа ургуулдаг. Бидний яриад байгаа шиг тийм хялбар арга технологи бий болгосон байгаа. Тэгээ тэрийг аваад хүн амаа вакцинжуулсан. Тухайн үед бол одоо бодоход сая гаруй хүн байсан баг хүн тэгээд хүн амаа хурдан одоо өргөн хүрээнд вакцинжуулсан учраас 1940 он гэхэд энэ өвчин бүрэн сонсцсон. За дэлхийд дахинд энэ өвчнийг 1977 онд 78 он гэтэл бүрэн сонсцсон. Бид бол 40 жилийн өмнө энэ аюултай өвчний ард өөрийн өрөөсөлдөлийг бас хэрэгжилчихсэн туршлагатай ард юм. За хоёр дахь гол онцлог бол халдвар цаа буюу полимелетийн одоо өвчнийг бид 2000 онд бүрэн сонсцсон. За энд бол амьд сулруулсан вакцин хэрэглээд тэгээ бид бол энэ хоёр өвчний ард бол устгаж гарсан ийм төвхтэй ард юм байна. Тэгэхээр одоо энэ коронавирусын шинэ коронавирусын халдварын цав тахлын ард ч гэсэн бид бас амжилттай үр дүнтэй гарах байхаа гэж ингэж итгэж байна. За энэ дээр харуулж байгаа энэ онцлог бол зүгээр энэ тархалтын эсрэг авч байгаа арга хэмжээний онцлогийг харуулж байгаа. За нэгдүгээрт бол энэ итгэхгүй одоо энэ хоёр заасан энэ дагах арга хэмжээ. Өөрөөр хэлбэл энэ нэлээд өндөр хөгжсөн Европын за гол жишээг бол Шведээр авч байгаа. За хамгийн гол нь нөгөө настай хүмүүст их хор урхагтай энд хөндөр учраас тэрийг хамгаалаад залуучуудад бол одоо нэлээд тархах болцоо олгоод өөрөөр хэлбэл хүн амынх нь хамт олонны дархлаа нь 70-80% хүрэхэд энэ халдвар өөрөө зогсноо гэсэн тийм үзэл баримтлалыг гаргаж ирсэн. Энэ бол зүгээр онлын ийм таамаглал шинэ учраас шүү дээ тий. Эдний бас шинэ учраас бид энийг мэдэхгүй. Энэ Европын голцоо өндөр хөгжсөн орнд харсан. За энэ угтахар хэмжээ аавна гэдэг бол яг өвчин ихсэд ирэх үед нь урдаас нь арах хэмжээ авсан. За манай Монгол улс хэрэгжүүлсэн арга хэмжээ бол энэ угтахар хэмжээнд хамаарна. За энэ арга хэмжээг авсны үр дүнд за бүгд найрамдах Солонгос улс,
За Оросын холбооны улс байна, Сингапур байна. За энэ маш үр дүнтэй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр одоо Оросын холбооны улсын өвчлөлийг харахад хэдийгээр их одоо 200 мянга өгч байгаа ч гэсэн эндэгдлийн түвшин 1% хүрэхгүй байна. Бусад Европын орнууд өндөр байгаа шүү дээ. 13%, 11, 12 их өндөр. Тэгтэл энэ одоо уламжилт энэ ухтаж арга хэмжээ авах бол үр дүнтэй юм аа. Замна Монгол улсын авч байгаа арга хэмжээ бол бас энд хамаарах юм шүү. Тэгэхээр энэ даг арга хэмжээ бол бас үр дүн хүмүүсийн эндэгдэл дээр бас нэлээд олон хүн эндэгдэл өндөр гарчлаа. Тэгэхээр энэ улсууд бол бас энэ дээрээ дүгнэлтэйгээд бас өөрчлөх бах. Ялангуяа Англи улс бол өөрчилсөн бас нэлээд 20 карантин аваад тавиад эхэлсэн энэтэй адилхан. За идэхгүй арга хэмжээ гэдэг нь бол голцоо Африкийн орнууд байгаа. Тэнд эмч нарын ч бараг тооцоонтой, эмнэлэгч цөөн. Тийм учраас одоо бараг л ажиглаа суухаас харахгүй гэсэн ийм гурван янзын одоо онцлог харагдаж байгаа. За бид хамгийн сүүлийнхээ асуултыг бас таныг нөгөө яг энэ цаг үед биднэрт бас яг одоо олон жил одоо ажилласан туршлагынхаа үүднээс өөх одоо ямар зөвлөмж байна тий тэр тал дээр бас биднэрт нэг зөвлөгөө өгөөч. За тэгэхээр зэрэг энэ дээр за вакцин болвол одоо гарна гэдэгт одоо зөвхөн бид Монголын ард түмэнд хэдийгээр дэлхийд дахин хүн төрөлхтөн итгэж байна. За тэгвэл вакцин одоо гараад өвөрмөц сэргээлт хийлээч гэсэн одоогийн хэрэгжүүлж байгаа тэр нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ бол одоо хэрэггүй болохгүй. Маш үр дүнтэй гэдэг нь харагдаж байгаа. Гараа тогтмол угаах хэрэгтэй. Хүн цугларсан газараа явахгүй. Амны хаалтаа хэрэглээ. Тэгэхээр энэний үр дүнд бол бид одоо зарим улс бол энэ өвчнийг хяналтанд байлгаж байна тийм. Тэгэхээр вакцин гарлаа ч гэсэн аюулгүй байдал, үр дүн, зардал үр ашигын тооцоо гэдэг бүхэл одоо энэ дэлхийд дахинд баримталж байгаа 4 журмынхаа дагуу явнаа. Энийг одоо харгалзаж үзээд энэ одоо бүх шалгуурыг давсан вакцин бол хэрэглэмд орж ирэх юм аа л гэдэг нэг зүйлийг хэлмээр байна. За хоёрдугаарт бол бидний Монгол улсын хамаарч байгаа тэр ухтаж авах арга хэмжээг хамгийн сайн хэрэгжүүлсэн улс бол бүгд нэг Солонгос улс, Оросын холбооны улс. За эдний онцлог юунд байна гэхээр зэрэг онцлогоог маш өргөн хүрээтэй хийж байгаа. Жишээлбэл нэлээд дэгдэлт явж явах үед Солонгос улсад өдөрт 10,000 шинжилгээ хийжсэн. Одоо Оросын холбооны улс бараг 90-100 мянган шинжилгээ хийж нэг өдөртөө. Тэгэхээр энэ бол шинжилгээг их хөргөжүүлж хийх ёстой байна гэдэг нь энэ арга хэмжээний онцлог. Хоёрт бол шинжлэх ухаан эрдэмтдийнхээ одоо тэр судалгааны үр дүнд нотлогоонд суйрлаад арга хэмжээ аваад одоо яг тэр бол Оросын холбооны улсын жишээн дээр бол их сайн харагдаж байгаа. Өвчин өсөд ирэх үед арга хэмжээ авчдаг, тусгаарлцдаг. Бүс нутаг болгонд өөр арга хэмжээ авдаг тийм ээ. Ийм одоо онцлог байгаамаа. Тэгэхээр энийг бас харгалзаж үзэх хэрэгтэй байна. За гуравт нь одоо эцэстэн дөхөнд хэлэхэд энэ одоо шинэ коронавирусын халдвар гараад аюул бол зогсохгүй. Хамгийн гол нь нийт хүн төрөлхтөнд бол байгаль орчин өөрчлөгдөж байна. Бүх нийтийг хамарсан дулаар л явж байна. За үйлдвэр технологи хөгжүүлээд хүн өөрөө бас байгальдаа их сөрөг нөлөө үзүүлж байна тийм. Тэгэхээр зэрэг цаашдаа ч одоо өөр шинэ вирусын халдвар үүсч гарч аюул замд очруулахыг одоо үгүйсэх аргагүй. Тэгэхээр зэрэг Монгол улс бол өөрийнхөө одоо энэ үйлдвэр судалгааны потенциалыг дэмжиж явах хэрэгтэй гэсэн дүгнэлт хэлмээр байна. За ялангуяа оны өмнөхөн эрүүл мэндийн сайд, Сарангил сайд өөрөө очоод манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр үйлдвэрийг нээсэн. За одоо энэ дээр бол тэр бит хоёрын ярьсан итгэхгүй өвөрмөц бэлтгэл буюу иммун глобулиныг бол одоо гаргахад бас бэлэн болж байна. За тэгээд цаашдаа энэ коронавирусын эсрэг иммун глобулин гаргахад биднэрт бол судалгааны потенциал, технологи нь бол бэлэн байна. Тэгэхээр цаашдаа энэ өөрийнхөө үндэсний одоо чадварыг судалгаа болоод үйлдвэрлэлийн чадварыг дэмжих, за судалгаагаа дэмжих ийм чиглэл барих нь бол илүү ач холбогдолтой. За энэ дээр бол эрүүл мэндийн яам бас анхаарал тавьж байгаад бид бас баяртай байгаа. За ингээд танд баярлалаа. За тэгээд эрдэмтдийнхээ өнөөдрийн ээлжилт нэвтрүүлгийг бол өндөрлөе. За дараагийн эрдэмтдийн цаг хүртэл бол бид нар бол бас л мөн сонирхолтой одоо сүүлийн үеийн одоо эрүүл мэндийн салбарын тэр дотороо манай Монголын эрдэмтдийн одоо хийсэн судалгаануудыг бас танилцуулах болно. Баярлалаа.